Амлалт бүхний цаана хариуцлага дагдаг гэдгийг, ачлал бүхний цаана хүндэтгэл илэрдэг гэдгийг, амьдрал гэдгийн утга нь хайрандан оршдог гэдгийг, аз жаргал гэдгийн үндс нь гэр бүл байдаг гэдгийг, амьдралд нохлууж сөгдөгтөөч бүү март, амжилтанд ташуурч хадуурхтаач бүү март, жаргалд умбан сэнгэгтээч бүү март, зохио буулган ганцаардахтаач битгий мартаа. ТV Нэмтлээс дээр суугаад тааруулсан байгаа үзэгч та бүхэндээ цоо шинхэн нэгэн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр үзэгч та бүхэн маань сайн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд ялангуяа залуу гэр бүлүүд болвол он удаан жил амьдарч чадлагүй, хоорондоо таарахгүй, тохирохгүй, хайр нь хүрсэн гэдэг шалтгаанаар бол одоо залуу гэр бүлүүд маань салах, үүнийгээ дагаад бол одоо бяцхан үрс маань өнчирч хоцрох нэг ийм санаа чилээсэн асуудлууд бол одоо бидэнд маш их тулгардаг болсон. Уг нь тэгэл мэддэхгүй үнэхээр л гой баярлуулж чадвал одоо нэвтрүүлэх гол зорилго байна тийм. Түрүү одоо бас уцаар ярьчаад ирж байгаа хооронд бол бид гурав бас нэлээд ярилцлаа. Иймэрхүү байдлаар шийдвэл яасан юм бэ гэх тийм ээ. Тэгээд цаг минут бол маш нарийн байх хэвээр. Тэрэн дээр хариуцлагатай байх хэвээр. Тэгээд хамгийн чухал асуудал бол маш нууцлалтай байх хэвээр шүү дээ. Тийм ээ үзэгчтэй энэ бол ТV Нэмтлээс эрхлэн хүргэж байгаа хайрын хич нэвтрүүлэг байлаа. Адагчаад үгүй. Хайртай маш хайртай шүү. Асан дурсаа минь хайна байгаарай гэж. Наттай гэрдээс хайрлах үзнэ. Зөвшөөрч гинөө. Зөвшөөрч. За бүгд зүүжгээ. За бүгдээ хоёр хосынхон амьдрал цаашдынх нь одоо ажил үйлс хүний амьдралын бүхэл зүйлсд нь сайхан халуун ашиглалтаар аз жаргал ирүүлэх сайхан бүхнийг хүсэн өрөөцгөөё. Залуусын хайр дурлалын хамгийн торгон мөч бол нэгэндээ хайртай гэдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтайгаар гэрлэх санал тавих юм а. Тэгвэл хин хүнээс гараад байдгүй зориг санаачлагыг бид дэмжиж залуусынхаа хайрын гэрч нь болохоор шийдэд байгаа юм а. Залуу гэр бүлийн салалт хүүхэд өнчлөлтийн эсрэг хийгдэж байгаа хайрын гэрч нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарыг үзэгч та бүхэн 2017 оны 11-р сарын 23 буюу пүрэв гарагийн өдөш ТV Нэмтлүүзээр хүлээн авч үзээрэй. Бидэнтэй зүг байгаарай. ТV Нэм. Миний шүтэн, миний хайр